Бид аудио, видеог Adobe Audition програм руу хэрхэн оруулах тухай ойлголтыг үзэх гэж байна. За, аудио файлыг завсруулж янзлахын тулд Adobe Audition програм руу аудио файлыг импортлж оруулж ирэх шаардлагатай байдаг. Audition руу аудио файлыг оруулах хэд хэдэн арга бий. Files панел дахь хавцны зурагтай айкон дээр товшъя. За, Windows файлын хөтөж нээгдэх ба Music гэсэн дэд хавцнаас Liberty доогуур зураастай 50S гэсэн WIV файлыг сонгож байна. За, Open товч дээр товчлоо. Files панелд энэ файл ороод ирсэн харагдаж байгаа бөгөөд Editor панелд энэ файлын долгионы хэлбэрийг харуулсан байна. Audition програм линк байдлаар энэ файлтай холбогдсон байгаа ба ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй болно. Files панел дахь Liberty доогуур зураастай 50S гэсэн файл дээр маусны баруун товчийг товшоод Reveal in Explorer гэсэн мөр дээр товшъё. Файлын хөтөч дээр оригинал файлыг зааж өгч байна. За, дараагийн сум бүхий хавц дээр маусны сумыг барихад Import File гэсэн айкон харагдаж байна. Open File айкон дээр товшиход Files панел дуудсан файл орж ирснээс гадна Editor панелд нэгдсэн байгаа. Харин Import File айкон дээр товшоод Liberty доогуур зураастай 90S гэсэн файлыг сонгоод Open товчийг товшиход Files панелд энэ файл ороод ирсэн боловч Editor панел дээр нэгдээгүй байна. За, ийм ялгаа нь Multi-track Session буюу олон замт сеанс дээр ажиллаж байхад хэрэг болдог. За, хэрэгтэй ашиглах файлуудаа Editor панел дээр нээлгүйгээр Files панелд оруулж дуртай үедээ чирэх байдлаар оруулж ирээд ашиглах боломж гардаг. Файлыг оруулах энэ хоёр товчноос гадна өөр аргууд бий. Dragging and dropping буюу чирч авч нээх арга байж болно. За, жишээ нь энэ файлыг чирээд Files панел руу копи хийж байна. За, Audition програмд Media Browser панелын тусламжтайгаар аудио файлыг оруулж ирж болно. Хэрвээ энэ панел харагдахгүй бол Windows системээс Media Browser мөр дээр товшно. Зүүн хэсэгт байх энэ панел нь компьютерийн драйв руу навигац хийх боломжийг олгодог. Дунд зураасыг хажууд ишин болгоод хавцнуудын нэрийг бүтнээр нь харж болно. Дасгалын аудио хавц дахь SFX буюу дуу авины эффектэд агуулсан хавцыг нээе. Файлын нэрүүдийг гүйцэд харахын тулд хажууд босоо зураасыг өргөсгөж өгье. Эсвэл tilde буюу долгион товч дээр дарж бүтэн харагдсаар нь харж болно. Файлын нэр, үргэлжлэх хугацаа, медиа төрөл, sample хурд, стерео моно эсэх, битийн гүн, аудио их усүрийн форматын тухай мэдээлүүд энд харагдаж байна. Дахиад компьютерийн гарны tilde буюу долгион товч дээр товчлоо. Media Browser панелд байгаа файлыг Editor панел дээр нээлгүйгээр Preview буюу урьдчилан харах байдлаар сонсох боломжтой. Тухайн файлаа сонгоод тэр Play товч дээр дарж сонсно. За, энд шууны жиргээ Sound буюу дуу аваа дуурч байна. Үргэлжлэх хугацаа богино байвал Loop Playback айкон дээр товшиж үргэлжлүүлэн сонсож болно. Хийж байгаа төсөл рүүгээ энэ файлыг оруулъя гэвэл дээр нь маусны товчийг дарангаа чирч тухайн газар байрлуулна. Хэд хэдэн файл сонгож чирч байрлуулж болно. За, ингийн тулд Shift товчийг дарангаа Select хийгээд чирч аваачиж Files панелд байрлуулна. Files панелд байгаа файл хэрэггүй гэж үзвэл сонгоод хогийн савны айкон дээр эсвэл компьютерийн гарнаас Delete товчийг дарна. За, ийм байдлаар бидний хэсгээр Audition програм руу аудио файлыг хэрхэн импортлж оруулж ирэх тухай хэд хэдэн аргыг үзлээ.